За тэг өнөөдөр шинийн 3 та бүхэн ажлаа бас золгуудаа ялангуяа ахмадууд маань бас золгуудаа зохицуулаад эзний ажлыг эзнийг хүндэлж магтахыг тэргүүн тавиад ирсэн маш их баярлалаа. Тэгээд за тэгээ бүгдээрээ Библийн ишлэл харъя. Бүгдээрээ хуучин шинэ гэрээ нэгээд Филиппоны номын 3 дугаар бүлгийг гаргая. За тэгээ сая гэрчилсэн бүх хүмүүстээ их баярлалаа. Тэгээ бас биенээсээ урам авсан баг. Тэгээ дараа нь бас биентэйгээ ярилцах сэдв асуулт бас байгаа бол хоорондоо ярилцаарай, ярьж хөөрөөрэй. Бүгдээрээ Филиппоны номын 3 дугаар бүлгийн 12-ыг уншъя. 12-оос уншъя. Филиппоны 3:12. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус харин Христ Есүс юуны төлөө баригдсан Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрддөгөө. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг. Тиймээс төлөвсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрв ямар нэгэн юмд та нар өөр бодолтой байхаваас үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Гэвч хүрснээл зуурцгаая. Ах トゥ нараа намайг дураагчд бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажиглаа. За би дахиад уншия. 12-оос 16, 17. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус харин Христ Есүст юуны төлөө баригдсан түүнийг л барьж авахын тулд мөрддөгөө. Ах トゥ нараа би өөрөө барьж авсан гэж боддоггүй. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өөд урагшилдаг. Тиймээс төлөвсөн бид бүхэн ийм бодолтой байцгаая. Хэрв ямар нэгэн юм та нар өөр бодолтой байхаваас үүнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Гэвч хүрснээл зуурцгаая. Ах トゥ нараа намайг дураагчд бай. Та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажиглаа. За энд хэлсний дагуу тэгээ сая бид нар саяны гэрчлэлүүдээс бас хэд хэдэн үнээс сонсогдсон сэдв маань юу вэ гэхээр одоо амьдрал маань болсон янз бүрийн зүйл хэцүү, хатуу бас баяр хөөртэй ямар ч үйл явдал бай. Бид нар жаргалтай ч үедээ, зовлонтой ч үедээ эзэнтэй хамт байх, эзэнд талархах, эзний өгч байгаа зүйлд учрыг ойлгохгүй байсан ч гэсэн талархдаг байх тухай бас хэлж байна. Тэгэд энд Филиппой хотынд Паул энэ захидлыг бичгтээ энд биднэрт яг анхааруулж байгаа зүйл нь бид нар нэг л зүйл биднэрт хэрэгтэй. Тэр маань юу гэхээр ардхаа мартаад урагшаага Христ өөд Бурхны надад тавьж өгсөн тэр зорилго руу урагшлах нь хамгийн чухал байгаа. Бидний амьдралд янз бүрийн зүйл тохиолдсон байж болно. Янз бүрийн хатуу, хэцүү, харамсалтай, гашуудалтай зүйл тохиолдсон байж болно. Гэхдээ тэрийг бид нар ардаа орхиод харин Бурхан миний амьдралд миний урд ямар зорилт тавьсан байна, ямар зорилго тавьсан байна, тэрний өөдөөс тэрнийг барьж авахын тулд л урагшлах нь миний ганц хийдэг зүйлээ гэж энэ Паул бичсэн байна. Тэгвэл энэ бас бидний хэлснээр үнэхээр бид нар амьдралдаа хийх сурах зүйл маань ардхыг ардаа орхиод урд байгаа зүйлрийг л тэмүүлээ. Тэгээ энд 12 дугаар ишлэлээр хэлсэн байгаа. Би аль хэдийн Христ намайг юуны төлөө барьж авсан гэж байгаа. Энэ баригдсан гэдэг нь Христ намайг юу хийлгэхийн төлөө, Христ намайг хаана очуулахын төлөө, Христ надаар юу хийлгэхийн төлөө намайг бүтээсэн байна, юу хийлгэхийн төлөө надад ямар зорилт тавьсан байна, тэрнийхэн төлөө одоо Христ намайг барьж аваад тийш нь аваач тухай ярьж байгаа. Яг шууд уншлаад жоох ойлгомжгүй байж магадгүй. Юуны төлөө баригдсан гэхээр нэг сонин юу барьж аавна гэж байгаа юм шиг. Гэтэл харин энэ нь болохоор Христ намайг юуны төлөө зорьсон байна. Намайг юунд хүрээрээ гэж хүссэн байна. Надад ямар зорилт тавьсан байна. Тэрнийхэн төлөө би тэрийг барьж авахын төлөө би урагшилдаг гэсэн байна. Тэгэхээр энэ дэр би тэр зорилтондоо аль хэдийн хүрсэн гэж би боддоггүй. Харин би хийдэг нэг л зүйл байгаа гэж.
ардхаа мартаад урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө бариа өөд урагшилдаг гэж. Энэ шагнал гэж байгаа. Зүгээр нэг одоо зорилтонд хүрэхийн тулд биш те. Бурхан та бүхэнд биднэрт бүгдээрэнд нь яг тэр барианд очиход заа чи хийж чадсан шүү. Чадлаа миний хүү, миний охин гэж хэлж өгөх шагнал байгаа. Тэр шагнал нь хүн болгонд Бурханы өөрийнх нь зориулсан төлөвлөсөн зүйл нь байгаа. Тэгвэл тэр шагналыг авахын төлөө л урагшлах хэрэгтэй гэж. Христ Есүс дотор гэж байгаа шүү. Тэгээ бид нар энэ тэр зорилтонд яаж хүрэх вэ гэхээр зөвхөн Христ дотор байж ээж. Нөгөө Филиппо Иохан номон дээр хэлсний дагуу, Иохны загтлаар хэлсний дагуу үнэхээр би Христийн дотор байж ээж л би үр жимстэй байна. Христийн дотор байж ээж л би Бурхантай хамт байна, Христтэй хамт байна. Тэгвэл Христ дотор байснараа би Бурханы дээш чиглэсэн тэр дуудлагын шагналын өөд, бариа өөд урагшилдаг гэж. Тиймээс цөмөрөө ийм төлөвшсөн бодолтой байя гэж байгаа. Төлөвшсөн бодол нь энэ бодлыг хэлээд байгаа. Урагшаага тэмүүлсэн, Бурхан надад ямар зориг тавьсан, Бурхан надад ямар үүрэг хариуцлага өгсөн, тэрнийг гүйцээхийн төлөө байх нь төлөвшсөн бодол гэж хэлээд байгаа. Харин тэгвэл урдах руугаа хараад, өнгөрсөн рүүгээ ингээл хараад сууж байгаа маань төлөвшсөн бодол биш байна. Төлөвшсөн бодол гэж юу вэ гэхээр харин Бурхан надад ямар зориг тавьсан байна, тэрний төлөө урагшлах нь, тэрний төлөө зорж авах нь, тэрнээс барьж авахын төлөө урагшлах нь бидний хувьд төлөвшсөн бодолтой байна гэж. За өнөөдөр он гараад хэд хонж байгаа вэ? Өнөөдөр 2 сарын хэдний өдөр вэ? 18. За тэгвэл 365 хоногийн 18. 39 хоног нь байна. 40. За 1 сар 31 хоногтой гэж үзье. Тэгээд дээрэс нь 18-ыг нэмэл 49. За энэ маань хуваараа бодвол оны 365 хоногийн хэдтгэн нь байна? 10% мөн үү? 10% дөнгөж гараад явж байна. За тэгвэл бид нар он гарахад хувь хүн өөртөө болон чуулгандаа бид нар янз бүрийн төлөвлөгөө, за энэ жил би инхийн шүү, тэгхийн шүү гэж янз бүрийн зүйл бодсон, мөрөөдсөн, бас залбирсан зүйл байгаа бах. Тэ? Тэгвэл тэр 2018 он 365 хоногийн 10% нь бид нар ардаа орчихжээ. 10%-ийг бид нар өнгөрүүлсэн байна. Тэгвэл яг үнтэй адилханаар бидний 2018 оны 100% төлөвлөгөөний 10% дээр бид нар хүрсэн байх хэрэгтэй гэсэн үг. Таны төлөвлөгөө юу ч байж болно. 365 хоногийн 10%-ийн тэгвэл төлөвлөгөөнийхөө бид нар 10%-д хүрсэн байх хэрэгтэй байна. Тэгэхээр цаг хугацаа гэдэг хурдан нэг мэтгэд нөгөө 100% чинь 20% нь өнгөрчих нь байна. Нэг мэтгэд 30% нь өнгөрнө. Тэгээд 40, 50, 60 гэдээ маш хурдан явнаа. Тэгээд цөмөр яг энэ эзний үг биднэрт урамшуулсны дагуу бид нар эзэн надад ямар зориг тавьсан байна. Тэрэнд хүрэхийн төлөө цөмөрөө урагшилцгаая. Тэгээд өнөөдөр хэрвээ би тэр өөртөө тавьсан зориг тэр нь ажил мэргэжил дээрээ байж болно, хувь хүн дээрээ байж болно, зан чанарын хувьд байж болно, гэр бүлийн хувьд байж болно, өөрийн сүнслэг өсөлтийн хувьд байж болно. Эсвэл ямар ч зориг бай. Сүм чуулганы маань хувьд бид нар бас ямар зориг тавилаа? Яг цагтаа бас 2-3 дахин өснөө гэдэг зорилт тавьсан байгаа тий. За тэгвэл жижиг бүлгийнхаа хувьд бас чуулганыхаа хувьд 2-3 дахин өсөх төлөвлөгөөнийхөө 10% бид нар хүрсэн байх хэрэгтэй гэсэн. За тэгвэл бүгдээрээ бодъё. Жижиг бүлгийнхаа хувьд та 10% өсөлт хийсэн үү? 10% өсөлт. Тэ хэрвээ хийсэн бол үнэхээр сайн байна. Хийж яваа бол бас сайн байна. Бас хийж амжаагүй байгаа бол дараагийн 20% хүрэхээс өмнө 20-тоогоо уралдаад цөмөрөө 20%-ийн амжилтыг хийгээд явъя. Тэгэхгүй бол бид нар нөгөө жилийн төгсгөл болоод ирэхээр цүл пал гээд бөөн юм хийнэ гэж бас бараг л байхгүй. Тийм учраас яг энэ цаг хугацаатайгаа зэрэгцээд цөмөрөө эзний ажлыг урагшлуулъя. Цаг хугацаатайгаа зэрэгцээд өөрсдийнхөө хувийн хүнийхээ төлөвшил дээр, итгэлийнхаа төлөвшил дээр, сүм чуулганыхаа өсөлт хөгжилд тэр бүхэн дээр бүгдээрээ цаг хугацаатайгаа зэрэгцээд алхъя. Тэгээ цөмөрөө яг энэ ишлэлийг
дахин би нэг уншмаар санагдаж байна. Би хэдийнэ олж авсандаа эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус харин Христ Есүст юуны төлөө зориулагдсан түүнийг л барьж авахын төлөө урагшилдаг. Ах トゥ нараа би өөрөө хүрсэн гэж боддоггүй харин хийдэг ганц зүйл маань артхаа мартаж урдах өөдөө тэмүүлж Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өд урагшилдаг. Тиймээс төлөвсөн бид бүхэн ийм л бодолтой байцгаая. Хэрэв өөр ямар нэгэн бодолтой байгаа бол үнийг чинь Бурхан та нарт илчилж өгнө. Тиймээс хүрснээл зуурцгаая. Юунд ямар амжилтанд хүрсэн байна? Тэр амжилтаа алдахгүй тул зуурцгаая. Ах トゥ нараа намайг дуурайгчд байгаараа та нарт үзүүлсэн жишээгээр минь явдаг хүмүүсийг ажиглаарай. Тэднийг дагаарай, тэднийг дуурайгаарай. Тэгэд үнэхээр саяны өнөөдрийн гэрчилсэн хүмүүсийн гэрчлэлийг бид нар сонслоо. Бас бид нар биенээсээ сурах зүйл байна, биенээсээ урам авах зүйл байна. Тэднийхээ жишээгээр цөмөрө урагшлая. Тэгээд 2018 оны бүгдээрээ эзний тавьж өгсөн зорилгыг дуусгахын төлөө эзний надад хувь хүний маань болон жижиг бүлгийн маань хувьд, сүм чуулганы маань хувьд тавьж өгсөн зорилгыг гүйцээхийн төлөө бүгдээрээ ардхаа мартаад Бурхны надад тавьж өгсөн шагналыг авахын төлөө бүгдээрээ урагшлая. Тэхүү амьд бүлийхээ. Амен. Амен. Тэгээ бүгдээрээ Бурхан цөмөрө талархъя, Бурхныг магтъя. Бас Бурхан цөмөрө өөрсдийнхөө хайрын баяр хөөртэй тэр өргөлөө цөмөрө бас өргөцгөөё. Тэгээ бүгдээрээ Бурхныг магтъя.